За би одоо яг юу гэмээр юм бтэ өөрийгөө яаж одоо танилцуулмаар юм бтэ. Ерөнхийдөө подкастыг маань сонсдог, байнгын сонсдог хүмүүс бол мэдэж байгаа хэ. Намайг ерөнхийд нь гадаршилчихсан байгаа хаа. За юу гэсэн үг вэ гэвэл би бол бөө хүн, би улаач хүн. Гэхдээ жоохон ийм өөр төрлийн улаач. За сайн байна уу? Оршин шивнэ эхлэж байна. Шинэ оны минь төргий. Би яг одоо Бал булсын Покара гэдэг хотод ирчихсэн байна. Тэгээд миний ард байгаа энэ үүлнүүд болохоор зүгээр үүлнүүд биш. Яг энэ үүлнүүд донд Хямлай нурууны тэр өндөр хайрхтууд, ориглуудын мөх цастай уулнуудын яг оройн ингээд гоё харагдаж байгаа. Тэгээд ерөнхийдөө өглөө 11 цагаас хойш ингээд үүл бүрхэд харагдхаа болчт юм байна. Тэгээд маргааш өглөө би эрт босч байгаад яг энэ ямар ч үүлгүй тэр мөх цас орой уулнууд харагдаж явах үед нь гоё бичлэг хийгээд тэгээд за инстаграмда за мэдхгүй дараагийн имжлэгтэй ч юм уу оруулна гэж бодож байна. Тэгээ үнэхээр үзэсгэлэнтэй өндөр энерги эрчим хим тийм ариун тагшин газар ирчихсэн сууж байна. Айгүйх гоё байна. Тэгээ сая Непалд ерөнхийдөө сүүлийн сар гарангийн хугацаанд би байгаад одоо сүнслэг чиглэлийн эрдэмүүдийг суралцаад явж байна. За би өнөөдрийн подкаст болохоор цуврал подкаст эхлүүлж байгаамаа. Тэгэхээр ямар учиртай вэ гэвэл хүмүүс намайг та яг хэн бэ гэж айгүйх асуудаг. За юу гэсэн үг вэ гэвэл одоо сүнслэг талбарт ажилладаг болохоор намайг бөө юм уу, лам юм уу, одоо бясалгач юм уу, зурхаач юм уу гэд асуугаад байдаг. Гэхдээ би бас яг үнэндээ өөрийгөө ямар нэгэн ийм мэрэгжил гэх юм уу те хайрцагт багтааж оруулж тодорхойлж юусоо чадахгүй байгаад байна. Яг өөртөөгөө ижилхэн ийм сүнслэг ертөнцид, бэлэг ертөнцид ажил үйл эрхэлдэг маш олон төрлийн хүмүүстэй уулзч байсан. Гэхдээ яг өөртөөгөө адилхан замналаар явсан, өөртөөгөө адилхан үйл хэрэг хийдэг, надтай ер нь ижил төстэй байдлаар сэрэлт явагдсан би нэг ч хүнтэй ерөөсөө учирч байгаагүй. Тэгэхээр миний хувьд бол би өөрийгөө маш ийм юник буюу дахин давтагдчихгүй сүнсний ухамсарын сэрэлтийн замаар явж байгаа хүн гэж боддгоо. Тэгээ энийг сонсож байгаа танд бас миний амьдралаас, миний замналаас урам зориг авах, суралцах зүйл байгаа болов уу гэж бодоод одоо зориглоод шууд цаашид ярих подкастаа эхлүүлъя да гэж бодож байна. Би энэ талаар нийтэд ерөөсөө ярихгүй гэж боддог байсан боловч цаг нь болсон юм шиг байна. Энийг сонсох хэрэгтэй хүмүүс байгаа юм шиг байна. Тэгээ би тийм зүнг хүлээж авсан учраас подкастаа шууд эхлүүлъя. Би нөгөө гадаа сууж байгаа. Тэгээд өөдөөс ингээд нар тусаад салхитай. За тэгээ салхины чимээ бас микрофон руу орж магадгүй. Гэхдээ зүгээрээ энэ айгу гоё байна байгалд. За би одоо яг юу гэмээр юм бтэ өөрийгөө яаж одоо танилцуулмаар юм бтэ. Ерөнхийдөө подкастыг маань сонсдог, байнгын сонсдог хүмүүс бол мэдэж байгаа хэ. Намайг ерөнхийд нь гадаршилчихсан байгаа хаа. За юу гэсэн үг вэ гэвэл би бол бөө хүн, би улаач хүн. Гэхдээ жоохон ийм өөр төрлийн улаач. Ерөөсөө би ч гэсэндээ яг сэрэлт явагдахаас өмнө бөө улаач хүмүүсийг хицэнгэргээ дэлдээд те маш ийм одоо хүнд сүртэй хуйг дуулгаа өмсөөд тэгээд үг дээцүүдээ буюу өөр сүнснүүдийг онгод тэнгэрүүдийг гэж ярьдаг бид нар биендээ буулгаад тэгэл гэртээ бахан хүмүүс авчирал засал хийгээл сквал те за үннийг л хэлье одоо муухагаар хэлэхэд хараал чатга хийгээл за нэг тиймэрхүү ажил хийгээд байж идэг хүн л гэж боддог байсан. Тэгээд үнэхээр дэндээ өчөөхөн одоо өнцгөр нүдээр зүгээр цоочны нүхээр би амьдралыг хардаг байсан юм байна гэдгийг өөрөө өвөг дээдсүүдтэй холбогдсныхаа ачаар ойлгож мэдсэн. Тэгээд ерөнхийдөө багасаа манай ээж маань ер нь бол их шүтлэгтэй хүн л дээ. Тэгээд лам бүү зурхаач ч юм уу тийм хүмүүстэй ямар ч гэсэн жилдээ олныг одоо заавал очдог. Тэгээд ах ич бид нарыг одоо ламаас ч юм уу тэр очсон хүнээсээ асуудаг. Тэгэхээр яг над дээр ирэхээр нөгөө үзэж байгаа хүн нь энэ хүүхдийг ерөөсөө ингээд үзэж болохгүй байна. Энэ сахиустай хүүхэд байна гэж хэлээд байдаг байсан. Тэгээ манай гэрийнхэн ер нь багаас яг ийм зүйлийг сонсчихсан болохоор ерөнхийдөө нэг жоохон сэтгэл санааны одоо бэлтгэлтэй байсан юм уу да гэж сүлд би бас баярлаад идэг. Тэгээ өөрөө ч гэсэн би багасаа маш их юм мэдрэг, за зүүд нойр бол бүр маш юм бодит. Тэгээ дандаа юм ирээдүйд болох зүйлсийг өөрчлөлж зүүдэлдэг. Дээрээс нь асар их мэдрэмжтэй, заримдаа ингээд хүмүүсийн юу мэдэрч байгаа зүйлс нь юу бодож байгаа нь над руу ингээд ороод ирдэг гэдэг ч юм уу. Тийм жоохон далд зүн совин өндөртэй хүүхэд байсан би угаасаа. За тэгээд маш олон хүмүүс энэ бол ингээд сахиустай хүүхэд байна. Энэ бол ингээд зүгээр хүүхэд биш байна гэдэг мэдээг сонсчихсон учраас
За хизээ нэгэн өдөр би алдчихгүй ерөн сүнслэг чиглэл рүү сүнслэг талбар руу орж магадгүй юм байна да гэдэг сэтгэл санааны бэлтгэлтэй амьдэрдэг байсан. За тэгээд энгийн амьдралаараа амьдраад боловсрлоо эзэмшээд ажиллаа хийгээд яг ингээд сайхан амьдраад явж исэн. Ерөнхийдөө 2022 он хүртэл. За 2022 онд би хүн буюу бидгээд Наранбаатар ахын бичсэн номыг авч уншижсэн. Яг гэвэл яг 2022 оны үйл одоо цагаан сараас эхлээд юм байна. Би ерөөсөө гинт ийм даалт ертөнцийн, бэлэг ертөнцийн сүнслэг талын мэдлэг мэдээлэл рүү бүр шунан дурлаж, шимтэж, судалдаг болж эхэлсэн. Тэгээд дотроос маань би ерөөсөө л өөрийнхөө өвөг дээдсүүдтэй ямар ч хамаагүй аргаар ингээ холбогдмоор байна. Тийм холбож өгдөг хүн байдаг бол би үнэхээр тийм хүнийг олж уулзаж өвөг дээдсүүдтэй холбогдмоор байна. Тэд нар минь яг ямар хүмүүс байсан бэ? Хизээ амьдарч ирсэн бэ? Үлийн үр, удмын карма гэж байдаг бол бидэнд манай удамд юу байгаа вэ? Би бас ямар үүрэг даалгавартай, зоригтой ирсэн хүн юм бэ? Энэ дэлхий дээр би яах гэж ирснээ олж мэдмээр байна гэдэг чин ийм хүсэлд автсан гэх юм уу та, хүчтэй дуудлага. За тэгээд хүн буюу бид номоо уншваа. Тэр хүн буюу бид ном бол үнэхээр бүр next level байсан. Би хизээч амьдралдаа одоо тийм төрлийн ном уншиж байгаагүй. Тэгээд маш их шимтээд миний санджаагаар би нэг бараг 6 хоногийн дотор хүн буюу бид номыг ингээ бүтнээр нь уншчихсан. Голд нь нэг ч сэдв алгасаагүй. Нэг ч одоо хойноос нь урдаас нь эн тэндээс нь эхлэн гэсэн юм байгаагүй. Яг цэгцтэйгээр эхнээс нь дуустал. Тэгээд дахиад надад маш сонирхолтой санагдсан учраас хоёр дахь удаага уншсан. За ингээд Наранбаатар ах энэ номыг ингээд уншсан болвол өвөг дээдсүүдтэй чинь холболт хийж өгдгөө гэдгийг би мэдээд ерөнхийдөө өвөг дээдсүүдтэй холболтоо хийх шаардлагуудаа хангачаад Наранбаатар ах руу бичсэн. Тэгсэн чинь за ахын чам руу 3 хоногийн дараа холбогдъё гэдэг чинь би фэйсбүүкийн мессежээр бичсэн байхгүй юу. За ингээд 5 хонлоо хариу байдаггүй. Тэгээд дахиад би бичдэг байхгүй. Сайн байна уу ахаа? Та надад хариу өгнө гэсэн чинь ах нь нилээ ингээд завгүй байлаа. Чам руу утгагүй хариу өгьё гэдэг ч байгаа. За дахиад би 7 хоног хүлээсэн. Тэгээ 3 дахь удаага ахаа та намайг мартчихсан уу? Би таны хүлээгээд байгаа шүү гэд бичсэн чинь над руу ерөөсөө хариу ирээгүй. Тэг ягаад ч юм тэр үед надад ерөөсөө ингэж гуниглах, за гутрах мэдрэмж огт төрөөгүй. Зүгээр л дотроос миний дуу хоолой надад зүгээрээ энэ хүн бол чамаг өвөг дээдсүүдтэй чинь холбож өгөх хүн бишээ. Чи өөр арга замаар холбогдно гэдэг юм мэдрэмж надад тод байсан болохоор харин ч Наранбаатар ахад тэр гайхамшигтай номыг өртөөлж биднэрт ингэж үлдээж бичсэнд нь талархаад окей. За яг ингээд зөв цагтаа зөв зүйл тохиолдно гэж итгээд ингээд орхисон. Ерөнхийдөө өвөг дээдсүүд маань өөр аргаар надтай холбогдох юм байна гэдгийг ойлгочихж байгаа гэсэн үг байхгүй юу. За тэгээд 22 оныхоо өвлөөс эхлээд өвл тий 10 сараас эхлээд ерөнхийдөө дотоодод маань нэг тийм тод дуу хоолойнууд одоо гарч эхэлсэн гэх юм да. Тэр дуу хоолойнуудыг тайлбарлах юм бол би өөрөө хэрнээ би биш юм шиг. Эсвэл миний дотор маш олон биенүүд бид нар хоорондоо харилцаад идэг юм шиг. Дотор байдаг хүмүүстэйгээ зөвлөлддөг, өөрөө өөртөө зөвлөлтөд байгаа юм шиг. Тийм болцсон. Тэгээ заримдаа нойр маань солигдчихдаг. Ерөөсөө ингээд нойр хүрэхгүй 2-3 хоног маш бага ганц 2хан цаг унтсан ирнэ сэргийг яваад идэг. А заримдаа болохоор бүр өдөрт 10 баг 3-4 цаг унтчихж нэг арай гэж нойр сэргийх ч юм уу. Гэх мэтэр тэгээд нойр маань ер нь бол их замбраагүй болчихсон байсан. Гадаа нилээн чимээтэй сэрүүхэн байгаад харна би ороод ирлээ. За тэгээд тасралтгүй иргэн хайсны үр дүн. Үнэхээр хичээж зүтгэж хайсны эцэст би өвөг дээдсүүдтэй холбогдож чадсан. Тэгээд яг яаж холбогдсон бэ гэдгийг дараа нь бүр ингээд тусгайж подкаст хийнэ. Тэгэхээр өнөөдөр хамгийн гол нь бөө гэж ер нь яг хэн бэ гэдэг ойлголтыг л танд өгөх гэсэн юм аа. Яад гэвэл надад ирсэн зөв мэдээллээр одоо морин жилд 2026 онд мянган улаачид сэрнэ гэдэг зөв надад ирсэн. Тэгэхээр яг энэ морин жилд бол сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт бол яг Монгол үндэстэн бидний хувьд хамгийн хүчтэй, хамгийн олноороо сэрэлт явагдах жил юм байна гэж би бол ойлгосон. Тэгэхээр за одоо яг юуг би ойлгуулах гэж хичээгээд байгаа вэ гэх юм бол би өөрөө бөөг штэ зүгээр ингээд хэцэнгэрэг дэлдээд за хуйг дуулга ингээд агсаад тий бид нар бүгдээрээ бөөг гэж ямар хүн байдгүй гэдгийг бүдүүн баг ойлголтоор мэдэн штэ. Тэгэхээр яг л тэрүүгээрээ ингэж төсөөлөөд би өөрөө тийм хүн болох юм байна гэж бодож исэн боловч үгүй байсан.
За бөө гэдэг авьяастан чадвартан гэхүүдээ те энэ хүн маань дотроо одоогийн миний олж мэдснээр 4 төрөл байдгийм байна. Гэтэ зарим яг те нэлээд сайн юм мэддэг бүр энэ талаар нэвт судалсан мэрэгчсэн хүмүүс бол хэрвээ энэ подкастыг та үзэж ивэл комментор ийм учиртай байдаг шүү гэд засаад бичээд өгөөрэй. Тэгэхээр би бол яг энэ бөө тал руугаа бүр гүнзгийрүүлж судлаагүй учраас зүгээр өнөөдөр би өөрийнхөө амьдралын тулалд туршлагаар олж мэдсэн байгаа мэдээллүүдийг хүргэж байгаамаа. За тэгээ би ч өөрөө онгод тэнгэрүүд үг дээцүүдтэй холбогдчихж байгаа шүү дээ тий. За би бөө юм байна гэдгийг ойлгоцсон. Тэгээ энэ цаг үеэс бөө хүн гэж хэн бэ гэдгийг судалж эхэлсэн. Тэгэл өөрийгөө яг ийм хэцэнгэрэг дэлтгэл хүн юм байна да гэж бодоод ирсэн чинь нөгөө бөө маань дотроо олон гэж хэд хэдэн төрлүүд байдгийм байна гэдгийг ойлгож анзаарч олж мэдэж эхэлсэн. За нэгдүгээрт нь улаач гэдэг төрлийн хүн байгаад байна. Энэ улаач гэдэг төрөлд орж байгаа хүмүүс нь энэ биендээ тэр өөр орон зайд өөр оршууд оршиж байгаа сүнснүүдийг оруулж чаддаг буюу нэг биендээ олон сүнсийг зэрэг багтааж оршоох чадвартай ийм онцгой чадвартай хувь тавилантай хүнийг улаач гэж нэрлэдэг байгаа юм байна. Тэгэхээр яг ингээд анзаараад хараад хаад бид нар бөө гэхээр бүх бөө нарыг улаач гэж бодоод байдаг байсан чинь үгүй байжээ. Улаач нар маань маш энэ онцгой чадвартай хувь тавиланд төрсэн хүмүүс маань нийт бөө гэдэг ангиллалынхаа тодорхой хувийг эзэлдэг болохоос биш бүх бөөнөр маань улаач биш гэсэн үг. Тэгэхээр улаачийн бид дээрсэн сүнснүүд буюу онгод тэнгэрүүд үүг дээдсүүд гэдэг тэр өөр ертөнц оршихуйд оршиж байгаа бод галын сүнслэглүүд ухамсарууд энэ биеинд нь давхар орж ирж бууж гэж ярьдэн штэ буугаад тэгээд нийтийн хүн төрлөختний эсвэл тухайн ураг удмын ч юм уу сайн сайхны тусын төлөх үйл хэргийг явуулдаг. За ийм чадвартныг улаач гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр бөө хүн бол яг үүндээ би нэг сүулт олж мэдсэн. Энэ бол хатуу үнэн. Гэхдээ бид нар бүгдээрээ энийг мэдэх ёстой юм билээ. Бөө хүн бол бүх сүнсэглүүдийн сав гэж явдаг. За бүх сүнсэглүүд гэдэгт нь бурхан ч орж ийн, чөтгөрч орж ийн, өвөг дээдс ч орж ийн, альбан тэрэн ч орж ийн, лусан ч орж ийн, савдаг ч орж ийн. За тэгэхээр хүмүүс ярьдэн штэ наа чи альбан тэрэн залтсан бөө гэдэг хар сүнс залтсан бөө гэж яриад идэг. Үнэхээр ийм бөөнөр байд юм байна. Энэ яагаад вэ гэвэл бөө улаач төрлийн хүмүүст нь онгод тэнгэрүүд өвөг дээдсүүдийг биедээ оруулж буулгахаасаа өмнө тодорхой зан үйлүүдийг хийж тодорхой хугацааг зарцуулж энэ бие бэлддэг юм байна л та. За тухайлбал бөөгийн маш олон дэг жайгууд гэж байдаг. Халах бөө, урайхай бөө, дархад бөө, бурайд бөө, цаатан бөө гэх мэтэр. Тэгэхээр энэ төрлүүд нь бүгдээрээ өөр зан үйлийг хийдэг, өөр арга барилаар өөрийнхөө өвөг дээдсүүд тэр гэгэрсэн сүнснүүд болох онгод дээдсүүдийг биендээ залдаг ийм учиртай юм байна л та. Гэтэл сая бид нар яг манжийн дарлалын нийт 300 жил За манжийн дарлалт 220 жил байсан гэдэг боловч үгүй энэ маш урт хугацааны хар хайрцагны бодлогоор манжчин гүрэн монголчуудыг 4 хувааж иргэшээсэн гэдэг штеп гэж үздэг. Нарийн түүхийг та судлаад үзээрэй. Тэгэхээр ерөнхийдөө сүүлийн 300 жилийн хугацаанд бид нар үндэсний итгэл үнэмшил бөө мөргөл гэдэг соёлоосоо хүчээр аслагдаж тасарсны балаг гайгаар бидний энэ үндэсний маань итгэл үнэмшил үндэсний маань шүтлгийн зан үйлнөг рүү таслалтсан гэсэн үг. Тэгэхээр яг бөө улаач хүн яаж онгод тэнгэртэй холбогдож босдог вэ? Ямар үйлэг хийдэг вэ? Бөө гэж юу яг хийм бэ гэдэг тэр нарийн нандан нууц дэг жайгууд нь өөрөө алдагдсны улбаагаар сая 2008 он 2012 онд удан болгоноос нэг бөө төрөөд нэг бөөгийн солиорол давлгаа үүссэн шүү дээ тий. Тэгээд тэр олон бөөнөр маань одоо хаана байгаа юм бэ? Тэр үед 30 мянган бөө боссон гэж ярьдэн шүү дээ багтаа. Тэд нар одоо хаана байгаа мэдэхгүй. Байхгүй. Яагаад байхгүй вэ гэвэл тэд нар маань улаачд биш байсан юм байна. Бид нар нөгөө бөө гэхээр яг л тэр гадуур эдэгтэй олох бөөнөрийн маань нэгдмэл ийм зан үйл хэв маягууд байгаад байгаа шүү дээ. За нэг ийм нүрээ халахалсан тий. Оргоо майхавч хуйг дуулга тэг хэд сэнгэрэг гэд ингээд дэлддэг. Тэгээд яг л бөө бол тийм л юм байна гэж бодоод тий. Дээрээс нь сайнаа хажуугаар саар гихчээр энэ бөөг босгож өгөх гэдэг зан үйл нь өөрөө бүр ингээд бизнес баг болоод
Тэгээд тэрнээс болоод маш олон тэр бөө болох улаач болох ёсгүй байсан хүмүүс бөө улаачийн замналаар орох гэж хичээгээд тэгээд биш байж таараад тэрэндээ бууж өгөөд тэгээд ингээд маш олон зүйлийг монголчууд биднэрт даван тууллаа шүү дээ сая сүүлийн энэ 20-од жилийн хугацаанд. Тэгэхээр яг цагийн сайханд буюу бөө мөргөл гэдэг зан үйл маань өөрийнхөө яг тэр ном журмаар дэг жайгийн дагуу явдаг байхад бол улаачийг бэлднэ гэдэг зан үйл заавал байдаг байсан юм байна. За жишээлбэл би нэг ном дээрээс уншиж байсан, бас хүнээс сонсч байсан. Тархад өлөө урайхаа бөөнөр одоо улаач нь яг ингэж онгод тэнгэрээ тэр өөр сүнслэглүүдийг энэ биендээ оруулахаас өмнө хамгийн багтаа шүү. 1-3 жилийн хугацааг өөрийнхөө бие сэтгэл оюун санаагаа бэлтгэхэд зарцуулдаг байжээ. Тэгэхээр яг тэр тосонд улаач болох гэж байгаа хүн хамгийн багтаа 1-3 жилийн өмнөөс гэрээ орхиод бадарчны амьдралаар амьдардаг байсан юм байна. За ингэж амьдрахдаа бүх одоо өөрийнхөө амьдардаг нутаг орон уул хангай ус газар шороо тэр бүхэнтэйгээ нэгдэж харьцаж тэр бүхнийгаа таньж мэдэж за дээрэс нь одоо маш зовлонтой амьдралаар амьдардаг үр хөвгдгүү гэдэг ч юм уу ядуу зүдүү ядуу дорой тийм айлуудаар бадарчилж амьдарч одоо үр хөвгдгүү айлууд байлаа гэхэд түлээ модыг нь дөхүүлж өгөх мал хуйгийн сааж өгөх гих мэтэр ингэж тусалж тэр нийж сэтгэл нэгүүлсэнгүй хайр гэдэг зүйлэнд суралцаж өөрийнхөө тэр эго сэтгэлийн хор бузар энэ бүхнийгаа цэвэрлээд дээрэс нь тэр уул ус газар шороо тэр ариун эрчмүүд өөрийнхөө өвгдөө эцүүдтэйгээ холбогдож тэдрийг мэдэрч ингэж хэсэг цаг хугацааг өнгөрүүлсний дараа цаг нь болсон гэж цаанаас нь одоо дохоо ирэх үед өөрийнхөө тэр багш буюу босгож өгөх хүн дээрээ очиод тэгээд өвгдөө эцүүд онгод тэнгэрүүдтэй холбогдож явдаг байсан юм байна. За тэгээ одоогийнх шиг ингээд багш гэд багшгаа ингээл өдөр шөнөгөө бараадаа л нэг хөхөөл хөвчийг хажууд нь ингээд хэдэн жилиг 10-20 жилийн өнгөрөөгд байдаггүй. Ерөөсөө тухайн үед тэр улаачийг босгож өгөөд за бас 1-3 жил хажууд иргэдээ тэр багш байлгаад бөөгийн ёсонд сургаад нарийн нандин зан үйл учир шалтгааны үйлүүдийг зааж өгөөд тэгээд ерөөсөө ингээ биеийг нь даалгадаг байсан. Одоо чи өөрийнхөө өвгдөөцүүд онгод тэнгэрийнхаа үйл хэргийг оршуудын үйл хэргийг нь дүүрэг чи өөрийнхөө замаар яваа. Багш нь чамд бол өөрийнхөө замаар явахд шаардлагатай тэр эрдэм мэдээллүүдийг өглөө. Одоо ингээд чи өөрөө хувь заяандаа эзэн боллоо гэд бүр ингээд хөөгөө явуулчихдаг байсан гэж байгаа юм. Тэгэхээр ингэж одоо би сэтгэлдээ оюун ухаанаа бэлдээгүй тэгээ шууд ингээд орчин үед одоо ингээд орчин үед яг юу болоод байгаа гэхээр хүмүүстэй чи улаач юм байна. Одоо хурдан ингээд босоо өвгдөөцүүдээ залаа. Тэгэхгүй болвол чи өвдөн чиний дотны хүмүүс чинь өвхн хатна ажил төрөл чинь бүтлгүүтнэ гэд ингээд айлгаад айцын системэн дээр нь тоглолт хийгээд яаралтай ингээд хүчээр хүмүүсийг шууд бөөгээд босгоод байна. Энэ ерөөсөө ийм зүйл байж болохгүй юм байна. Ерөнхийдөө бид нар яагаад тэр өвгдөөцүүд онгод тэнгэрүүдийг биендээ залхахаас өмнө бэлтгэлийн хугацаа гэдэг зүйлийг хийгээд байгаа вэ гэх юм бол бөө хүн бол ерөөсөө энэ сүнсгэл биетүүдийн сав юм байна гэж түрүү хэлсэн шүү дээ. Сав. Ерөөсөө ингээд тэднийг агуулдаг орон зай гэж нэг талаар тайлбарлаж болохоор ч юм шиг. Ерөөсөө өвгдөөцүүд онгод тэнгэрүүд тэр ураг удмын гэгэрсэн сүнснүүд бол дангаараа тэднэр тэр улаачийн бие рүү одоо ордог багтдаг, оршдог тийм зүйл ерөөсөө биш юм байна. Ерөөсөө улаач хүн лөө хар сүнстэй бурхан чөтгөр юу байдیں۔ Зүгээр даалт ертөнцид оршиж байгаа бүхэл сүнслэгүүд улаачийн биед орох боломжтой гэж ойлгож байгаа. Тэгэхээр нөгөө өөрийнхөө өвөг дээдсийг одоо бодлоороо харилцаж эрчим хэмээг нь таниагүй. Дээрээс нь маш их сэтгэлийн хортой, сэтгэлийн бузартай байгаа хүн тийм үү? Гинт нөгөө нэг одоо би босох ёстой юм байна гэлтэй. Тэр нөгөө хийцэнгэр хоёрдуулгаад дэлдэл тэгэн гот өөрийнхөө улаач хүн яг ингэдэг юм байна л да. Яг ингээл босох гот эдээ шүүстэй зан үйлдээ ингээд бэлдээд хэцэнгэрээ дэлдээл хоёрдуулгаад одоо бэлтгэх цаг мөчид бүх сүнсөглүүд улаачийн биеийг ингэж тойроод бүчээдтэй яг ингээд ороход бэлэн байдлаа аваад байж идэм байна. Ягаад тэр хар сүнснүүд альпин тэрэн гэдэг хар сүнсөглүүд улаачийн бие рүү ороод байгаа вэ гэх юм бол тэр улаач өөрөө зөвшөөрөл олгоод байна гэсэн үг байхгүй юу? За юу гэсэн үг вэ гэвэл тэр улаач хар сүнс өвгдөөс бурхан чөтгөрөө ялгаж чадахгүй байх гэсэн үг. Ерөөс юу болоод байгааг ч мэдэхгүй. Таг харанхуу.
Ямар ч гэсэн ингээд дэлдээд байж хаар нэг сүнс нь ороод ирнэ үстэй. Тэгээд ингээд өөрсдөө өгдөөцүүд маань бүхнийг мэдээд хийчих байлгүй гэж бодоод идэг. Хизээж тийм байдаггүй юм байна. За тэгэхээр нөгөө онгод тэнгэрүүдээ буулгахаас өмнө аль хэдийн тэднэртэйгээ холбоо харилцаа тогтоожчихсон улаач хүн яг тэр албан ёсоор одоо босох өдрөө тэр үг дээдсүүдээ бие рүүгээ оруулах мөчид аль хэдийн нөгөө холбоо харилцаа тогтоогоос сурчсан учраас тий нөгөө хар сүнстэй яриад ирэхэд яах нь зайлаа хөө би үгдүүдтэйгээ уулзраа олчихё гэд тий тэр таньдаг өндөр одоо эрчим хүмүүдээ бие рүүгээ оруулаад ирэх юм байна шүү дээ. За ингэж улаач хүн маань өөрөө зөв байдлаар босож одоо улаачийн заяа тавилан эхлүүлдэг те сүнсний ажлаа эхлүүлдэг байх нэ. Энэ подкастн дээр ерөнхийд нь ойлголт өгж байгаа учраас бүр ингээд дэлгэрүүлж ярихгүй тийм. Тэгэхээр энийг сонсож байгаа хүмүүстэй та улаачийн талаар зөвхөн дэлгэрүүлж илүү мэдмээр байвал комент бичээрэй. Тэгвэл би хэр их хүмүүс комент бичиж байгааг нь хараад тэндээсээ подкаст хийх үгүйгээ шийднэ. За ингээд улаачийн дараа нөгөө бөөгийн маань 2 дугаар ангилал байгаамаа. За энэ 2 дугаар ангилал нь болохоор бөө гэгэн тархитан. За энд би багтдаг. Энэ нь ямар төрлийн бөө вэ гэвэл өмнөх одоо улаач төрлийн бөө шиг өөр сүнсгэлүүдийг тэр онгод тэнгэрүүдийг гэгэр сүнснүүдийг хар сүнс альбан дээр бурханчдгэр хамаагүй тий биндээ оруулдаггүй гэсэн үг. Яадаг вэ гэвэл оюун бодлороо тэднэртэй холбогдож оюун бодлороо дамжуулж одоо тэр өндөр ухамсаруудын үйл хэргийг нь хийж дүүргэж энэ биендээ оруулахгүй хэрнээ тэр сүнсгэлүүдтэй хамтарч оршин тогтнож чаддаг төрлийн хүнийг хэлдэг. Тэгэхээр хүмүүс хэрвээ энийг үзэж байгаа та өөрийгөө сахиустай, өвгтэй, тамхтай гэдэг одоо үг яриаг хэн нэгнээс сонсч ирсэн болвол битгий хитсэнгэрэг хоёрыг дуулга дэлтэх гэж яараарэ. Яагаад гэвэл бид нар нөгөө шинэ эрен шилжиж байна гэж яриад байгаа шүү дээ. Бомбын эрен, арга бэлгийн эрен, тэнцвэрийн эрен, алтан эрен гэж яриад байгаа. Энэ эрэнд угаасаа хитсэнгэрэг хоёрыг дуулга дэлддэг бөөнөр маань цагийн ирэхээр цагийн аясаар байхгүй болно. Шинжлэгдэнэ. Ерөөсөө бүх зүйл шинжлэгдэнэ энэ алтан эрэнд. Тэгэхээр за та өөрийгөө өвгтэй юм байна, тамхтай юм байна гэдэг хэн нэгнээс сонсоод ямар ч гэсэн мэдчихсэн байгаа бол тэр чинь үнэхээр сайн хэрэг байна. Гэхдээ бөө болох нь хитсэнгэрэг дэлдэх албагүй байна гэдгийг та сайн ойлгож авах хэрэгтэй. Үнэхээр та бөө тэр улаач яг төрлийн тавилан зайд төрөөг бол та хичнээн хитсэнгэрэг хоёуг дуулгаад дэлдээд тэр сүнс таны бие рүү орох боломжгүй чадахгүй. Тэгэхээр өнгөрсөн цаг хугацаанд нөгөө 2008 2012 онд айл болгоноос боссон бөөнөр өнөөдөр хаана байна гэдэг байгаа чи юм учиртай. Тэд нар маань улаач тавиланд төрсэн хүмүүс биш. Улаач төрлийн бөөнөр биш гэсэн үг байхгүй юу? Магадгүй энэ дунд одоо ярьж байгаа те бөөгийн тархитан дараа нь ярих 2 төрлийн дахиад 2 төрлийн бөөг одоо ярих юм уу? Тийм төрлийн хүмүүс байсан юм байна. Дөнгөжл арчил шилжээд бид нар яг үндэсний маань ихтгэл үнэмшил буцаж сэргэж байх үед маш их мартагдсан зүйлсүүд байсан, алдаанууд байсан. Тэгэхээр ерөөсөө л бөө хүн болгоныг л улаач гэж бид нар боддог гэж энэ үгүй юм байна. За энэ бөөгийн тархитан гэдэг нь ерөөсөө л оюун бодлороо өөрийнхөө өвөг дээдсүүдтэй, өндөр оршихуйтай, ухамсартай харилцаж тэгээд тэднэртэй хамтарч нэг баг болж ажиллаж одоо үйл хэргийг дүүргдэг хүн гэсэн үг. За тэгээд нэг одоо гой зүйлийг дуулгахад Монгол хүн болгон хүүхд толботон болгон бөөгийн тархитдаг бид нар. Одоо бүх юм дэлхийд даяар оршиж байгаа улс үндэстнүүд маань бүгдээрээ юм бие биенээсээ онцгой давуу тий дахин давтчихгүй гэдэг ч юм уу мөн чанартай. Мөн тухайн үндэстэн болгон өөрөө өөрийн одоо хийх ажил үүрэг даалгавартайгаар энэ дэлхий дээр оршдог, амьдардаг. Тэгэхээр монголчууд буюу хүүхд толботнууд бид нар өөрсдөө одоо дэлхийн амийг хамгаалагчид, дэлхийн дархлааны эсвүүд дайчин үндэстэн гэж явдаг учраас бид нар бусад үндэстнүүдээс юугаараа давуу вэ гэхээр монгол хүн болгон хүүхд толботон болгон төрөлхийн бөөгийн тархиараа далд ертөнцид оршиж байгаа сүнсгэлүүдтэй, өндөр ухамсаруудтай холбоо тогтоох чадвартай гэсэн үг. За энэ бөөгийн тархитнууд өөрийнхөө өвөг дээдсүүд өндөр ухамсаруудтай харилцаа холбоо тогтоохын тулд улаач төрлийн бөө шиг хит сэнгэрэг хоёуг дуулга ямар ч шаардлагагүй гэсэн үг. За мэдээч хэрэг өндөр ухамсаруудтай өөрийнхөө өндөр өвөг дээдсүүдтэй холбогдож байгаа учраас тодорхой зан үйлүүдийг хийх шаардлагатай байдаг. Мөн одоо хүндэтгэл хайраа тэднэртэй үзүүлж за нэг сайхан дээл хувцс ч юм уу те. За тэр хүн болгон өөр байдаг. Тэгэхээр ингээд маш бага зүйлс хэрэг болдог гэж ойлгож болно. Тэгээд энэ бөөгийн тархитнууд маань
одоо яг энэ бомбын ирэнтэй энэ алтан ирэнд маш олноороо төрсөн байгаа учраас өөрийгөө өвгтэй, тамгатай, сахиустай гэж сонсож байсан бол та бөөгийн тархитан байх магадлал маш өндөр шүү. Тийм учраас хит сэнгэрэг хоёуг дуулга дэлдэх гэж битгий яараарэ гэж хэлээд байгаа. За бөөнөр маань одоо дотроо ийм оюун ухамсарын маш олон төвшөнтэй байдаг. Тэгэхээр дөнгөж одоо онгод тэнгэрээ залж байгаа ч юм уу те. Эсвэл бол за тэр эхний бага төвшний онгод тэнгэрийг залдаг хүмүүс маань тэр өндөр дээд төвшний онгод тэнгэрүүдийг ер нь таних чадваргүй байдаг. Тэгэхээр яг бөөгийн тархитан уу хин бэ гэдгийг яг мэдсэний дараа л ер нь бол босоорой те онгод тэнгэрүүдээ залаарай. Тэгээд бөө улаач хүмүүс хүртэл онгод тэнгэрүүдээ залахынхаа өмнө яг улаач болохынхаа өмнө бөөгийн тархиараа үг дээдсүүдтэйгээ заавал холбоо харилцаа үүсгэж холбогдсон байх шаардлагатай байдаг. Энийг сайтар санах хэрэгтэй. Ямар ч холбоо харилцаа мэдрэмж үүсээгүй бол та бөө болох гэж битгий яараарэ. Гэхдээ та улаач заяанд төрөөд үнэхээр таны онгод тэнгэрээ залах цаг чинь бүр дүүрээд те болоод ингээ хитэрчихсэн болвол үнэхээр яаралтай бас босох юм тохиолдлууд байна. Гэхдээ энэ хүн болгонд биш ээ. Энэ маш ховор тохиолдлууд байдаг шүү. За нэг зар дуулахыг гэж бодож байна. 1 сарын 3-ны өдөр ухамсарын сэрэлт сүнсний сэрэлт сургалтын маань 2026 оны анхны сургалт эхэлнэ. Тэгэхээр Facebook руу, Instagram руу маань холбогдоод бүртгэлээ хийлгэж болно. За сургалтаараа бол би маш дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгдөг байгаа. Тэгээд би өөрөө бөөгийн тархитан гэдгээ сая ингээд зарлчихлаа. Тэгээ орчин үед хүмүүс channeling хийнэ гэж яриад идэв шүү дээ. Өндөр ухамсаруудаас higher self-ээс тэгээд гэрлийн оршуудаас те үг дээдсээсээ channeling хийнэ гэж яриад идэв. Тэгэхээр энэ channeling хийдэг хүмүүс маань хэн бэ гэвэл бөөгийн тархитангууд байх нь шүү дээ тий. Тэгээд угаасаа сургалтыг бол би заадаггүй мүү. Яг үнэндээ миний өөх дээдсүүд тэгээ миний өндөр ухамсарууд одоо channeling хийх байдлаар сургалтыг орж эрдэм мэдлэгийг хүмүүст түгээдэг. Ийм өндөр эрчим хэмтэй, ийм ариун дагшин газар ирээд яг энд сургалт явуулна гэж бодсон чинь надад бас үнэхээр гоё байна. Одоо дэлхийн ээж маань биднэрт 7 чакра гэж ярьдэн штэ. 7 хүрд хүний биед байдаг гэд. Тэгтэл дэлхийн ээж маань бас яг хүн шиг ийм 7 хүрдтэй байдаг. Хямлайн нуруу хямлайн улсыг дэлхийн ээжийн оройн хүрд буюу титэм хүрдтэй гэж үздэг. Би яг ийм газар одоо өндөр хэмтэй газар сургалт явуулна гэсэн чи өөрөө ч ихсэн догтлоод ямар байх бол гэд айгу гоё санагдаж байна. За 3 дугаар төрлийн бөө болохоор төрмөл бөө гэж байд юм байна. Тэгээ энэ ерөөсөө ингээд хэдэн зуун жилд баг нэг удаа төрдөг. Энэ маш ховор зүйл юм байна л та төрмөл бөө гэд. Тэгээ бидний одоо энэ шилжиж байгаа ирэн те 5 дугаар хэмжээс бомбын ирэн, алтан ирэн гэж яриад байгаа. Энэ шинэ ирэн лүү хүн төрөлхтнийг шилжүүлэхийн тулд маш өндөр ухамсарын түвшнөөс олон сүнсэглүүд, бодгалууд хүний төрлийг аваад дэлхий дээр хүн болж хүний заяанд мэндэлж байгаа хүмүүсийг сургахын тулд ухамсарын хэмжээсийг дээшлүүлэхийн тулд тэгэхээр яг энэ цаг үед өмнөх цаг үедэд маш ховор төрдөг байсан энэ төрмөл бөөгийн тархитнууд гэдэг ч юм уу ийм хүмүүс айгүй олноороо төрөөд байна гэж би бол хувьдаа анзаараад байгаа. За энэ төрмөл бөө гэдэг нь болохоор миний ойлгож байгаагаар энэ баг ийм шидтэн үе юм байна гэж ойлгоод байгаа. Маш өндөр одоо ухамсарын төвшнөөс ирсэн өөрийнх нь ухамсар сүнсний хөгжил нь маш өндөр төвшөнд оршдог. Тэгээд гоц авьяастай, гоц чадвартай нөгөө улаач бөөгийн тархитныг бодох юм бол бүр ингээ анханасаа тэр өндөр ухамсаруудын оюун ухаан тэр өндөр эрчим хэмээн хилтерхийнүүдийг нь өөрийнхөө сүнсэндээ ингээд аваад тий бүхэл багц болоод төрчихсөн тийм онцгой төрлийн сүнсгэлүүд буюу онцгой чадвартай хүмүүс байгаад байна энэ төрмөл бөө гэд. За тэгээ энэ төрмөл бөөгийн талаар би энэ хүртэл ярий. Яагаад гэвэл одоо би өөрөө судалгааныхаа төвшөнд явж байгаа учраас бас шууд ийм байдаг гэд ярихад эрт байна тий. Гэхдээ ийм төрлийн хүмүүс байгаа юм байна гэдгийг мэдчихсэн учраас ингээд та бүхэнд ийм зүйл байна шүү гэдгийг дамжуулж түгээж энэ мэдээллийг хүргэж байгаа юм аа. Зүгээр миний яг ойлгож анзаарснаар төрмөл бөө гэдэг хүмүүсийг жишээ авах юм бол жишээ нь Никола Тесла, Эйнштейн, өндөр гэгээн зам нозер тэгээд жалханц хутагт гэд байдаг шүү дээ. Манай энэ гайхамшигтээ авгаа их хүмүүс байдаг. Эдгээр маань болохоор ерөөсөө бүр төрхөөсөө юм гоц онцгой байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ төрмөл бөөнөр болохоор яг энэ эгэл хүн шиг гаднаа харагддаг хэрнээ үгүй дотор нь бол ерөөсөө ингээд бүр ертөнц тий ид шид
Одоо юу гэдэг юм бэ? За маш өндөр одоо ухамсарлын цуглуулга болцсон хүн юм байна л гэд ерөнхийд нь одоо бүдүүн бааргаар тайлбарлахад болохоор юм шиг. За дөрөвдүгээрт нь болохоор тамхтан бясалгагчаа гэдэг төрлийн хүмүүс байна. Би энэ төрлийн хүмүүсийг хамгийн сүүлд олж мэдсэн. За энэ тамхтан бясалгагч гэж яг хэн бэ гэдгийг хэрвээ та мэдхийг хүсч байвал тоолын мөргөд болон хөх нуруут одоо төрийн бас байгууллагуудаас хамтран гаргасан тамхтан бясалгагч гэдэг ном байлээ. Тэгээд тэрийг өөрөө сонирхох юм бол аваад уншаарай. За ерөнхийд нь миний одоо ойлгосноор тамхтан бясалгагч хэн бэ гэвэл энэ бас нэлээд ийм өндөр сүнсний чадвартай маш өндөр ухамсарын түвшнүүдээс одоо дэлхийд ир хүний төрлийг авч төрсөн. Тэгэхээр энэ тамхтан бясалгагч төрлийн хүн маань өөрийнхөө тэр ураг удмын гэгэрсэн сүнснүүд буюу өвөг дээдсүүд онгод тэнгэрүүдээрээ дамжуулж өөрийнхөө одоо сүнснийхаа чадвараар бас маш олон төрлийн оршихуй орчлон ертөнцүүдтэй холбогдож тэднээс эрдэм мэдлэг оюун ухаан тэр хайрыг суралцаж түүнийга хүн төрлөختөнд түгээх үүрэг даалгавартай ирсэн ийм хүмүүс юм байна гэж ерөнхийд нь би одоогоор ойлгоод байгаа. За тэгээд саяын 4 төрлийн дурдсан бөөнөр маань гэх юм одоо бүгдээрээ далд ертөнцид оршиж байгаа сүнсэглүүдтэй холбоо харилцаа тогтоох одоо онцгой чадвартай чадамжтай хүмүүс байдаг. Ерөөсөө улаач хүн өөрийгөө яаж хөгжүүлнэ, яаж тэр инэрл нэвүүлсэнгүй хайранд суралцсан, яаж өөрийнхөө зүрх сэтгэлийг тэлнэ, яаж өөрийнхөө эго сэтгэлийн хор бузраа цэвэрлэн төдий чинээгээр ерөөсөө тэр онгод тэнгэрүүд өвөг дээдсүүд өөрийнхөө харцдаг тэдгээр оршуудтайгаа нэгдээд улам бүр ингээд цаашлаа л байд юм байна. Улам бүр хөгжөөд дээшлээд дэвшээл яваад идэг гэсэн үг. Тэгэхээр яг энэ улаач хүмүүсийн далд ертөнцид үйл эрхэлдэг хүмүүсийн хөгжлийг нь бол хязгаарлах те. За энэ хүн энэ хүртэл ингээд энэ төвшөнд хүрээд үхэндээ гэж тодорхойлох ямар ч боломжгүй. Ямар сайндаа буддын шашинд чөлөө учралт хүний төрлөө гэж яриад идэв штэ. Хүний төрөлд ганцхан хүний төрөлд төрснийхөө ачаар одоо тухайн сүнстэй хязгааргүй их өндөр ухамсарын хэмжээстэд авгаа их тэр төгс гэгэрэл гэдэг сэтгэлийн төлөв байдал сүнсний хөгжлийн төлөвт хүрэх боломжтой гэж үздэг. Ерөнхийдөө яг өөрийгөө бөө болноо, тамхтай, өвгтэй, сахиустай гэх мэтээр сонсч байсан хүмүүс маань ерөнхийдөө айдаг юм билээ л дээ. Эхэндээ жоохон сонинтэй. Яаж бөө болноо гэд ерөөсө хүлээн зөвшөөрч чадахгүй. Айгүйх зүхтдсан билээ. Би бол яг чин сэтгэлээсээ ийм зүйл сонссонтэй бөө болноо гэдэг ч юм уу. Сонсцсон байгаа хүмүүст хандаад та нартай юу гэж хэлэх вэ гэвэл бид нар үннээс удаан зугтаж чадахгүй юм билээ. Нэгэнт бид нар бөө улаач гэдэг заяанд төрчихсөн болвол энэ үүрэг даалгавраасаа холтож зугтах боломжгүй. Бөө улаач заяанд төрсэн хүмүүс болвол жирийн хүмүүс биш юм байна. Юу гэсэн үг вэ гэвэл таны тэр хайгаад байгаа амьдралын чинь зорилго сүнсний үүрэг даалгавар чинь бөө болсныхоо ачаар, улаач болсныхоо ачаар тэр өндөр ухамсарууд гэгэрсэн сүнснүүдтэй та нэгдэж холбогдсны ачаар энэ үүрэг даалгавар зорилго гэдэг зүйл чинь өөрөө дүүрэх учиртай байдаг. Одоо гэвэл та энэ заяа тавиланд төрөөд энэ заяа тавилангаа дагсныхаа ачаар амьдралын үүрэг даалгавар зорилгоо биелүүлнэ гэдэг сүнсний гэрээтэй ирчихсэн гэсэн үг. Тэгэхээр сайн судлаарай. Битгий мэдэхгүй зүйлээсээ айгаад яваад байгаарэ. Мэддэг болоорой. Тэгвэл айхаа болно. Яг өвгдүүд маань миний өвг дээдсийн хувьд надад хэлжсэн. Яг улаач хүн энэ хувь тавилангийнхаа үн цэнийг ойлгоод энэ хувь тавилан заяанда эзэн сууж чадах юм бол өөрөөсөө өмнөх 9, өөрөөсөө хойших 9 гээд нийт 18 үеийнхаа ураг удмын тэр үүлийн өрүүдийг нь цэвэрлэж одоо удмаа засаж дээшлүүлж чаддаг ийм өндөр ачтан гавьяатан байдгиймаа гэж хэлж ирсэн. Тэгэхээр маш их үн цэнийг нэг хүнээр дамжиж одоо бүтээх гэдэг нь шүү дээ тий. Тиймээс альва зүйл үн цэнтэй байх тусмаа тэр олж авах байдал нь гэх юм уу тий золиосыг хүнээс шаарддаг юм байна. Хичээл зүтгэлийг хүнээс шаарддаг юм байна. Судлаад үзээрэй. Тэг битгий айгаарай. Тэгээ бөө гэхээр сахиустай гэхээр бүгдээрээ хэцэнгэрэг хуйг дуулга дэлдээд байх албагүй юм байна. Гэхдээ үнэхээр та улаач заяанд төрсөн хэцэнгэрэг хуйг дуулах дэлдгээс өөр аргагүй тавиланд төрсөн болвол мөн энэ үннээсээ зугтаж чадахгүй. За тэгээ өнөөдрийн подкаста товч тодорхой энэ хүртэл яриад өндөрлөө. Подкастын ураа та засварвал ертөнд засарна. Та өөрчлөгдөл ертөнц өөрчлөгдөнө. Түр баяртай.